Мянган хүн ингээд танах руу ороод ирч болно шүү дээ. За танах яа дий юмаа яг яаж хийдий те айд явуулангууд. За энэ зөвхөн ингээд одоо ийм бизнес биш ингээд амар олон юм хамаарах боломжтой. За ингээд төлбөрөө хийцний дараа одоо ингээд те Telegram дээр мессеж ирлээ. Telegram дээр ямарч мессеж ирдэг бол маа ингээд ирэхэд ингээд гоё төлбөрийн скриншот тэгээд саяных шиг ингээд энэ орж ирсэн байж те ороогүй гэх юм бол ингээд дарчин те. За тэгээд ийм хүн ингээд боломжууд амар нэгдэд өгч байгаа. Тэгээд за манайха энэхүү бичлэгээр би өмнө ярьжсэн чинь сард яаж 150 өдөрт яаж 150 мянган төгрөг хийжсэн бэ те би эхний 7 хоногтоо шууд сая төгрөг хийгээд ер нь бол тэр байдлаараа сард нэг 4 сая ч юм уу ажлын хажуугаар ч юм уу хийх боломжтой олох боломжтой. За тэгээд одоо бол би тэрийг хийхгүй байгаа. Би яг л өөр ингээд ажилд талцсан болохоор тэрийг ингээд maintain operation дээр хийж чадахгүй. Тэгээд яг юу гэдэг өмнөх бичлэгэн дээр яг пассив орлого гэлцсэн. Яг пассив биш бас жоохон ажилтай шүү бас. Тэрнээс болоод тэр жоохон ажил нь бас олон хүнтэй одоо ашиглах бол тусам одоо надаа ингээд операшны амар ажил нэмэгдээдсэн болохоор би та нарт тэр ажлыг ингээд цааш өргөжлүүлээгүй. Гэхдээ одоо та нар яаж энийг ашиглаад те сарын нэмэлт орлоготой болох боломжтой вэ гэдэг би харуулъя. За тэгэхээр шууд бичлэг рүү орцгоё. За энэ вебсайт байгаа. За N8N гэж байгаа. Энэ болгоод тийм автоматжуулалт хийдэг нэг вебсайт байгаа байхгүй юу? За энд болохоор бид нар юу хийх вэ? Одоо хэрэглэгч тэгээ Facebook-оор чат бичлээ. За тэгэнгүүт нөгөө тэнд AI хариулна. Тэгээд ингээд бүх юмнуудаа AI-аар ингэж автоматжуулах хэрэгтэй. Тэр автоматжуулалтыг N8N гэдэг вебсайтаар хийдэг. За тэгэхээр бүгдээрээ энэ чууд бүртгэл үүсгэх аюу амархан. За би шууд нэрээ оруулаад автоматжуулалт. За ингээд нэмчтэй. За keep me за энэ жоо. За ингээд free trial хэлүүлж. Энэ өөрөөсөө 14 хоног үнэгүй байгаа. Энэ хугацаанд бүгдээрээ одоо миний хийж байгаа юмны бүгдийг дагаа хийж болно. Та нар үнэхээр ашиглаад үнэхээр одоо мөнгө боломжтой юу гэдгийг мэдээд авч болно гэсэн. За only me нэг бага асуулт. За эднээс энэ хамаагүй энэ нөө судалгааны асуултууд болохоор бүгдээрээ хамаагүй орчуулсан. Ингээд өргөжлүүлээд одоо шууд бид нар юу руу очих вэ гэвэл N8N-ийн одоо автоматжуулалт хэсэг рүү орж ирнэ. За миний юмнуудыг одоо бэлдэж байгаа шүү. За start automate. За гэж байгаа. Би шууд ингээд бичлэг рүү авчлаа. Гэхдээ та нарт яг юу болох гээд байгаа гэдэг эхнээс нь бас хэлчихвэл зүгээр ах. За юу болох вэ гэлээ штэ. Миний хийжсэн бизнес болонгот ийм байгаа. За би Facebook руу орцоо. Facebook руу ороод Монгол AI. За та нар энийг харж байгаа л шүү дээ. Эднийх Монгол AI гэдэг ийм компани ахгүй. Эднийх болонгот ийм хүмүүсийн ингэ зургийг ингэж эдитлж оруулдаг байгаа. Эднийх болонгот үнэхээр хүний сэтгэл төрсөндөө ингэ зургнуудын айгүй гоё ингэ жазсан тийгээд одоо ээж автагаа зураг авахсан зураг эсвэл эмээ өөдөр авахсан зураг авахгүй тэр хүмүүс нэм сюрприз бариад ингэж яадаг байгаа. Би ингэж одоо айгүй гоё хүний сэтгэл төрсэн юм хийдэг байгаа. Тэгээ одоо энэ жишээлбэл жишээ нөх юм бол иймэрхүү ингээд ийм хуучин зурагнуудыг нийлүүлээд за аав ээжийнхэн зурагнуудаа нийлүүлээд ийм гэр бүлийн зурагнууд хийж байгаа. За тэгэнгүүт эднийх ба штэ эн чин гарч ирээд амар удаж байгаа маа. Тэгээд юугаар хүмүүсийн сураг ажгаар болонгот за эднийх чинь сарын одоо те юу байсан байна сард 200 сая төгрөг олсон байна гэж аахгүй Facebook-ийн пэйжээр. Тэгээ би болонгот за би программист юм чи би автоматжуулалт хийж чадна. За автоматжуулалт хийж чадах юм чи шууд за эднийхийг ер нь бол би автоматжуулалт ашиглаад ингээд амар одоо тэлэх боломжтойгоор хий би 200 байна юу байна те одоо тэрнгээр олъё гэж амар амбицсан байгаа. За тэгээд ер нь л хөөрхөн ашиг болж исэн. За тэгэхээр шууд бүгдээрээ ийшээ орчихцгээ. За би энэ юурууга одоо бүртгүүлээд орцсон байна. За эндээс одоо юу болох вэ шүү дээ. N8N дээр бид нэ автоматжуулалт хийгээд за одоо энэ жишээлбэл Монгол AI руу ямар нэгэн чат хийж штэ. Тэгэнгүүт одоо ингээл энэ ямар нэгэн одоо чатнууд бичээд байгаа. Эднэрээ одоо ингээд AI-аар бүгдийг автоматжуулж заяа. Тэгэхээр ерөөс ямар ч асуудалгүй. За тэгээд яах вэ гэвэл одоо энэ
одоо энэ дээр бүгдээрээ start from scratch гэдэг. За энэ дээр яг хөвгөл за энэ ингэдэй. За нэг одоо юу гэдэг бид нар одоо нэг өрөөрөө орж ирээд те одоо сойзаа аваад ч юм уу гарлаа те тиймэрхүү ингээд нэг үйлдэлүүд болдсон шүү дээ. Тэрэн дээр ингээд одоо эхнэрийг алхам нь яах вэ, дараагийн алхам нь яах вэ гэдээ алхам бүрийн нэг зааж өгдөг байхгүй. Тэгээ ингээд өрөөнд орж ирсэн чи те өрөө замбраагүй бол би өрөөгөө зэвэрлэх хэрэгтэй. Эсвэл ямар авах юм бол ингэх хэрэгтэй. Тэгээ ингээд амар салаалаад ингээд бодлоод явчихдаг шүү дээ. Яг тэр шиг ингээд бүх юмыг энд зааж өгдөг зөө. Ер нь программист хүмүүс л амар амарх ойлгон зөө. За тэгээд энд болонгуудаа add first step буюу эхний алхмыг нэмцгээе гэж байна. За би жоохон дэлгэцэд хомруулдаг. За тэгэнгүүтээ энд юу болдог вэ? Амар олон юм төрлийн одоо юмнууд байна. За эндээс on chat гэдгийг нэмчих юм бол за энэ дээр юу очино? Бүгдээрээ ингээд тест хийхдээ одоо өөртөө ингээд чат хийхдээ те сайн уу танайх ямар үйлчлэгээ явуулдаг вэ гэдэг. Явуулдаг вэ гэдэг ч юм уу те иймэрхүү ингээд одоо чат мат ирэхлээр одоо энд нь хариулна гэсэн үг. Одоо энэ ингээд юуж болохгүй нэг юм сони юм болоод шүү дээ. Тэгмээд энэ ингээд одоо ногоороод юуз ажилдсан. Гэхдээ энд ямар ч үйл болоогүй гэсэн үг. За одоо энд нь бүгдээр хариу үйлдэл нэмэх хэрэгтэй болно. За тэгэнгүүт энд яах вэ гэдэг шүү дээ. Одоо нэмгийн дарангууд харагдж байгаа бол AI гэж байна те. Одоо шууд энд AI холбож болно. Тэгээ шууд хариулт өгч болно зөө. За AI agent-ийн сонгоо шүү зөө. Саяны харсан бол за би дахиад харуулъя. За энэ дээр нэмхийн дарлаа AI руу дарлаа. AI agent гэдэг энэ хамгийн дээд л те. Энийг дарчаа. За энэ agent нь болохоор юу гэсэн бэ гэвэл одоо манай юм одоо AI ажилтан гэсэн үг ер нь. За тэгэхээр энэ дотор амар олон юм хийж болно. Энэ AI нь өөрөө ингээд мэдээд ингээд хүмүүс рүү мэйл явуулсан ч болно. Амар автоматжуулалт тийм том төлөв байхгүй. За энд нь ингээд chat model гэж байгаа. За би энэ томруулаад харъя. За энэ chat model гэж байгаа бол энэ моделийн одоо бүгдээрээ юу байна гэсэн үг. Сонгоно гэсэн үг. Энд нь болонгууд жинхэнэ одоо эндээс бүгдээрээ хайж агаад OpenAI буюу одоо энэ OpenAI chat model гэж байгаа. За энийг сонгочихно. За энэ дээр яах вэ бол одоо ингээд шууд ингээд холбочвол энэ ажиллахгүй. За тэгээд энэ дээр юу хийх вэ гэвэл бид нар энэ credentials гэдэг юм нэмж өгнө. За create new credentials гингууд энд нь одоо API key гэдэг юм нэмж өгнө гэсэн үг. За энэ API key яах вэ бол бүгдээрээ штэ. За Google-с ингээд хачин зөө. Open за OpenAI platform гэж хачин зөө. За ингээд платформ гэж хажууд шууд ингээд гарчиж байгаа. За эхнийхтэй дарлаа. Тэгэд бүгдээрээ ийш мэдээж хаягаараа логин хийх ёстой. Google хаяг маяг бож болно. Тэгээ энэ хамгийн баруун дэвтлийг харж байгаа бол settings гэж байгаа. За энэ дээр дарвал одоо ингээд миний ямар нэгэн юмнууд байна те. Тэгснэ энэ billing гэж байгаа хэсэг байгаа зүүн дэвтлийн. За энэ зүүн дэвтлийн billing гэсэн хэсгээр дарангууд одоо pay as you go гэсэн юм байгаа. За тэгэнгүүт энэ төлбөрөө ингээд одоо сонгох хэрэгтэй байхгүй юу? За энэ дээр яадаг вэ л штэ. Энэ төлбөрөө одоо буюу бүгдээрээ нэг одоо ChatGPT ашиглахад ингээл төлбөр мөнгө одоо сарын төлж ийж ингэж одоо гоё чаталт нь шүү дээ. Тэрэн шиг ингээд одоо ийшээ төлбөр өгснөөр бүгдээрээ одоо энэ автоматжуулалтынхаа чатыг хийж өгнө гэсэн үг. За тэгэхээр энэ бүгдээрээ яах вэ гэвэл шүү дээ. Энийг мэдээж цэнгэлж өгөх хэрэгтэй. За би одоо нэг $5 хийгээ цэнгэлжээ. За ингээд $5. За энэ болж байна. Visa card сүлд холбогдсон байна. За энэ бүгдээр бас картаа холбох хэрэгтэй болно. Олон улсын одоо Visa эсвэл Mastercard-ууд байж болно. За successful гэнэ, payment successful. За refresh хийгээд үзье. За refresh хийгээд зүйлээ орж ирсэн үү? За энэ ороод ирсэн. За $5 талцсан бүгдээрээ. За тэгэнгүүт одоо яах вэ гэвэл энийг одоо холболт хийхдээ одоо энэ OpenAI тэгэнгүүт энэ API key гэдэг юм холбож байгаа зөө. Одоо шууд ChatGPT-гээ холбоод өгч чадахгүй. Заавал ийм нэг түлхүүрээр холбож өгдөг байхгүй. За энэ миний баахан ямар нэгэн API key байна те. Тэгэнгүүт та нарт л юу жоох байгаа. Тэгэнгүүт энэ баруун дэвтлийг дараад create new secret key гэдээ дарчна. За энэ дээр service account гэдгийг сонгочвол ерөн зүгээр байх. За тэгээд нэг project үүсгэл үүсгэн. Гэхдээ default project-ийн юм сонгочвол амар хаа. За энэ бол хамаагүй. За энэ secret key name дээр нь бичсэн хэрэггүй юм. За би YouTube гээ биччихье. За create new key. За ингээд арчна. За энэ ингээ copy-дод авч байгаа байхгүй. За дон. Саяныхаа ингээ copy-ч авсан бол бүгдээрээ энэ anything гэсэн вебсайт руу буцаж орж ирээд нөгөө API key дээр бичиж тавьдаг чинь. За ингээд paste хийсэн бэ. За ингээд тавьсан. За ингээд одоо шууд save дарчна. За одоо юу болох харцгаа. Энийг бүгдийг ингээд гадна дараад одоо хар юм дээр нь дараад одоо ингээд орцсон бол SG дарчулна. Эсвэл back to canvas эсвэл ингээд гадна дарчул шүү гарчин. За ингээд за save чинь нэг.
За ингээд одоо яг хөвлөө штэ. Нөгөө зүүн доотлын бүгдээрээ чат руу орж оръё. За энд нь you create your first external за энэ жоо. Сайн уу гэж. За аюул болох нь харъя. За энд ингээд ажиллаж байгаа гэсэн үг. За тэгвэл энэ AI chat модель ашиглалаа. Тэгээд одоо энэ ингээд зүүн доотлолд харж байгаа бол сайн байна уу? Танд хэрхэн туслах вэ гэж байгаа. Энэ ингээ хамгийн гоё нь штэ ингээд одоо латинаар ингэж галхилж үтсэн ч гэсэн ингээ ойлгож байгаа сайн байна уу? Танд хэрхэн туслах вэ гэдэг. Энэ айгүй гоё одоо Facebook-ээр хүмүүс чинь ингээ сонь юм шүү дээ. Тэрэн дээр бүгдэн дээр ингээ хариулах боломжтой болно гэсэн. За тэгээд энэ бол гоё хариулж байгаа. За ингэнгууд бүгдээрээ яах хэрэгтэй вэ штэ. Юу ихгүй. Одоо яах вэ штэ. Бид нар Facebook-ээр чат хийчихэнгуут нь зөө. Ийш ингээд холбож оруулж байгаа гэсэн. За тэгэнгუут штэ. За би өөрийгөө гаргаж ирж байгаа Facebook-гээ нэг явахгүй. За буцаад харуулъя. За одоо бүгдээрээ штэ пэйж үзэх хэвээр. Энийг бол бүгдээрээ уурч чадах л үү. Одоо хэн ч гэсэн Facebook пэйж үүсгэж чаддаг штэ. За би энд нэрэн дээр нь за YouTube автоматжуулалт. За ингээ бичих ажиллаад. За энэ категори жаах. Энэ optional юм категори required гэнэ. За automation. Зэндээс за automation service гэдэг тавьчтэй. За create new page. За ингээд орчин. За одоо энэ пэйжүүдсээ бүгдээр одоо ингээд цаашдаа add mad гүйлгээд ингээд одоо ашиглаж явна гэсэн үг. За энэ ямар олон асуулт вэ? За энийг хийхгүй ч болох юм уу? За skip. За ингээд нэг пэйж хууц үүсчлээ те. Одоо яахаг үлээ штэ. Бүгдээрээ энэ пэйжүүдсээ одоо чатыг нь нөгөө юмтайгаа одоо N8-тэй холбоно гэсэн үг зөө. За энэ дээр жоохон юу байгаа? Нэг юм нэмэлт юм гэх юм уу? За би юу ач. За энэ дээр энийг хаач. За Google руу ороод за бүгдээрээ юу хайх вэ гэвэл Facebook developer гэсэн. За бүгдээрээ ер нь бол хөгжүүлэгчийн хийдэг юм хийж байгаа болохоор ингээ заавал эднэр хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. За ийш орж ирэхлээр юу болж байна? Developers цэг Facebook.com гэжтэй. За ийш орж ирээд энэ баруун дэдлийн My Apps гэдэг тарчин заяа. За энэ дотор болонгууд за миний ингээд өмнө нэг хийжсэн юмнууд байна те. Нэг тест ч юм уу. За энэ дээр ингээд create app гэдэг тарчин заяа. За шинээр нэг одоо аппликейшн үүсгэж чинь. За энийг гэсэлчи. За юу гэдэг. За YouTube автоматжуулдаг чи. Автоматжуулалт. За ингээд next. За энэ дээр болонгууд яг юунд ашиглах вэ гэж байна. Одоо энэ дээр болонгууд manage одоо би одоо content management руу ороод manage everything on your page гэдээ арцсан. Тэгвэл одоо энд юу гэвэл контент оруулж болно, постнууд оруулж болно, за комент оруулж болно те. Тэгээд бүх мэдээллүүдийг авч болж байна. За ингээд энэ болонгууд энэ Instagram-ийн хуваа. За ингээд orders дээр дарангууд бас нэг юм байна. Вообще business messaging дээр дарангууд байна шүү дээ. Одоо энэ engage with customers on messenger from Meta гэж байна. Meta гэдэг нь Facebook шүү дээ. Тэгвэл одоо Facebook-ийн мессеж ирэх юм бол за мессеж ирэх юм бол одоо ингээд манай NT-д автоматжуулалт маань ажиллахгүй. За тэгэхээр энэний зөвлөсөн зэ. За next. За одоо эндээс болонгууд нэг юм портфолио гэдэг нэг юм үүсгдэг болсон юм а. За энэ зүгээр ингээд холбохгүй үлдээч. За энийг ингээд үлдээч. За ингээд болчих жоохоо хаа. YouTube автоматжуулалт ингээд за go to dashboard. За энийг пассворд оруулах гэдэг нь те. За ингээд уншаад ороод ирчих жоо. За одоо эндээс яаж холболтой их хөвлөө штэ. Энэ use case руу орно зөө. За use case руу ороод за энэ жоохон яригтай ч зүйхтэй гайгүй. За use case руу ороод энэ хамгийн дэдли одоо манай messenger гэж бод. За энийг customize энд орно зөө. За ийшээ ороод юу болох вэ? Гэвэл за энэ дээр зүүн талын эндсийг харуул messenger API гэж бод. За энийг сонгочихно. За ингээд одоо энэ жинхэнэ холболтын гол юм аа энэ зөө.
За энэ дээр айгу хөөрх юм байгаа. За энэ callback URL гэдэг. Одоо энэ юу гэдэг бол Messenger тэ Facebook-оос ингээд одоо манай Anytime руу одоо ингээд автоматжуулалт руу чат нь ингээд давхар очно гэсэн үг. Одоо миний пэйж ус руу нэг дон ингээд чат ирдэ шүү дээ. Яг тэрэн шиг ингээд Anytime дээр ингээд очиод мессеж нь очно гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт энд нь шүү дээ. Одоо энэ уртлын одоо юугаа устгах. За add node энэ on webhook call гэж бод. За энэнд орчин. За энэ дээр болгоод одоо юм нэг юу байгаа. Дээлт нэг юм одоо URL байгаа. За энийг mouse нэгэд орчингууд copy хийж байгаа. За энийг copy чод ийш явж тавьчихна. За энэ verify token дээр болгоод бүгдээр ингээд юу ч хамаагүй утсан зөв болон зөв. Би test хамаагүй өмчлээ. За verify энэ. За тэгэнгүүт call back URL verify token-гууд нь биелүүлээд. За энэ дээр ч болгоод инх хэвчээ. За одоо шүү дээ ингээд энийг одоо холбох гэдэг байгаа шүү дээ. Холбохоос өмнө бид нэг ийм юм ажиллуулна. За одоо execute workflow гэдэг энэ төвчлөр гооц. Энийг дарчна. За тэгэнгүүт яаж байгаа бол энэ одоо хүлээж байгаа гэсэн үг. Энэ маань ажиллаад. За ингээд нэг юм хөрх анимашн яваад хүлээгээд байгааз. За тэгэнгүүт ийшээ ороод буцаа Facebook-ийн юм руу ороод verify дарчна. За тэгэнгүүт энд одоо юу болж байгаа бол гараад харуул энэ маань ногоорсон байгааз энэ workflow executed successfully гэж байна. За ийшээ орчин. Тэнгууд энэ ингээд ямар нэг юм болоод ингээд болцсон байгаа. За энэ ажилтсан гэсэн үг. За энд нь одоо юу хөвлөө штэ. За бүгдээр нэмхийн дарж агаад webhook webhook шүү зэ. За энд respond to webhook гэсэн мод энийг дарч. За энд нь болохоор юу болох вэ гэлээ штэ. Одоо энэ нэг баталгаажуулалтын нэг юм болоод байгаа юм аа. Одоо Facebook нь ингээд нэг юм баталгаажуулахад алдаа гарлаа гэдэгaz. Тэгэхээр энэ ингээд одоо болохгүй гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бүгдээрээ штэ яах ёстой бол эхлээд webhook руу орлоо зөө. За тэгээд энэ respond гэдэг хэсгийг нь when using respond to webhook гэдгийг өөрчлөн зөө. За ингээд өөрчлөлөө. За савилж. За одоо зааж одоо execute workflow гэж дарлаа. За энийг одоо баталгаажуулчих. За тэгэнгүүт энд ингээ хоёулаа ажилласан байгааз тэгсэн мөртлөө энэ ингээд баталгаажуулалт нь болсонгүй те. За тэгэнгүүт энэ дээр бүгдээрээ зөв юм буцаах хэрэгтэй гэсэн үг зөө. За respond bit гэдгийг нь хамгийн доош өгүүлгээд текст болгочихсон зөө. За respond body гэж байгаа. Энэ дээр нь болонгод одоо буцаах утгыг явуулахгүй. За энэ зүүнтлийг бүгдээрээ webhook хэрвээ та нар хэрвээ та нарын эхнийх чинь ногоон болцсон бол ингээд respond webhook руу орох юм бол гараад ирнэ. За эндээсээ доош өгүүлээд энэ hub challenge гэж байгаа. За энийг буцаачин зөө. За ингээд зөөгөө тавьчингууд ингээд гараад ирчаад за ногоорцсон бүгд. За одоо execute workflow дарлаа. Энийг verify дарлаа. Тэгэхээр яаж вэ? За тэгэхээр ямар ч алдаа заасангүй те. За болчлоо. За одоо яах вэ гэлээ штэ. Юу нэ? Facebook-ийнхаа пэйжийг холбоно гэсэн үг зөө. За энэ болсон. За Facebook-ийнхаа пэйж холбооч. За ингээд юу болсон бэ гэвэл одоо ингээд энэ одоо ингээд холбогдсон гэсэн үг зөө. Гэхдээ нэг юм нэх юм бол нэг юм webhook subscription гэдэг нэг юм байна. Одоо ийм энэний одоо add subscription гэдэг дарах юм бол ийм олон сонголттой. Эндээс л бүгдээр яг бол message-ийн сонгоч. За зөвхөн message одоо ингээд манад ирэх юм бол одоо тэд нарын ингээд манай Anytime маань ингээд ажиллана гэсэн үг. Эндээс одоо ингээд message дээр нь feedback дарна уу, like дарна уу тэд нар бол манай нэг хамаагүй. За зөвхөн message ирэх юм бол хамаатай гэсэн үг. За энийг confirm дарлаа. За ингээд байна шүү дээ. Одоо энэ ингээд юу маань энэ одоо Facebook-ийн манай үүсгэсэн аппликейшн маань одоо ингээд ажиллан зөө. За одоо шүү дээ. Нэгэ бүгд туршиж үзэх юм бол одоо webhook-а яаж ажиллаж байна вэ гэдгийг туршиж үзэх юм бол бүгдээр нэг юм юу явуулна. Өөрсдийнхөө Messenger дээрээс одоо энэ админаас энэ Facebook-ийнхаа пэйж руу нэг чат явуулж үзэн зөө. За би Messenger руу орлоо. За тэгээд hi гэж хэлээ. За enter дарангууд одоо энэ чат явцсан байгаа. За send. Тэгэнгүүт одоо ийш орж байна. За sorry энэ юу юм бэ? Энэ дээр ингээд get гэсэн байгаа байхгүй. Энэ get нь болонгууд зөвхөн нэг юун дээр ашигладаг. Баталгаажуулалт дээр ашигладаг байхгүй. Тэгэхээр бүгдээр энэ дээр mouse өрөө дараад duplicate гэсэн юм байна. За энэ duplicate-ийн дарангуудаа энийг нь болонгууд бүгдээрээ post болгочихсон заяа.
За ингээ пост. За тэгэнгүүт одоо юу вэ? Одоо тэр Facebook-ийн юу гэдэг баталгаажуулалт дэлбэг бус юм болгоод дээдлэхээр яваад тэгээ доотлохоор нь олонгод одоо манай жинхэнэ чат маань орж ирнэ гэсэн үг. За ийшээ одоо энэ одоо webbook-ныхаа URL нь яг ижилхэн болохоор асуудалгүй ажиллаж байна. За энийг одоо ажиллаж гин үгүй гэдгийг шалгах чинь гэсэн үг. За ингээд execute workflow дарлаа. За энд дээр дахиад бичээд үзье. Хай. За орж ирсэн. Оролцсон харж байна уу? За энэ дээр ингээд яаж байвал улайчлаа. Улайсан алдаа гарсан манай программистуудын хувьд бол айгүй гоё юм бохгүй. За эндээс орж харангуут за энэ буцаж ингэж одоо буцаах утга одоо respond to webhook гэдэг юм юус байхгүй гэж байгаа. За тэгэнгүүт энэ болонгууд эндээс бүгдээр when last node finishes гэдгийг дарчин зэ. За тэгэнгүүт одоо яг бол бүгдээрээ энэ юм За энэ хоёрыг түр за ажиллуулж яваас хэрэггүй. За энийг болонгууд бүгдээрээ шууд AI chat-тай холбочин зэ. За тэгээд яг бол дахиад нэг ажиллуулаа үзье. За ингээд хай. За хай гэсэн чи яасан бэ гэвэл за энэ дээр болонгууд ингэ ногоорцсон одоо болонгууд. За ногооронгуудаа энэ баруун талын харуул ингээл элдв бус юм багаз. За тэгээд хэрвээ ингээд баруун чиг үлгийг харах юм бол текст дээр хай гэж байгаа харагдана. За тэгэхээр миний мессеж ирж ин зэ одоо холбогдсон байгаа. За тэгээ одоо бүгдээрээ чатанда хариу бичиж үзүүлээ зэ. За энэ дээр болонгууд бүгдээрээ яах вэ гэвэл одоо AI agent рүүгээ одоо холболтоо өгнө. За түрүүн болонгууд AI нөө чат мата хийгээд болоо явж исэн болохоор ингээд зүгээр байна. За эндээс бүгдээрээ юу AI agent руу орсон байж та. Тэгээ source from for prompt буюу одоо хэрэглэгчээс ирсэн чатыг нь иш авч тавих хэрэгтэй гэсэн. За тэгэхээр define below гэдгийг дарлаа. Энд одоо улайцсан байгаа шүү дээ. Тэнгууд за доошоо энэ зүүн талын хэсгээрээ доошоо гүйлгэлээ. За энэ text гэсэн хэсгийг бүгдээр зөөгөө тавьчихна. За тэгэхээр энэ доор нь hi гэдэг мессеж маань харагдаж байна те. За сая юу хийсэн бэ үлээ шүү дээ. Одоо энд ингээд user-ийнхаа буюу хэрэглэгчийн ирсэн мессеж ингээ холбогдсон байгаа. За дараад нь одоо option гэдэг дээр нь add option дарж агаад system message гэдээ дарчин зэ. За system message гэдэг нь болоод манай одоо энэ AI ажилтны одоо юу мэдэж одоо юунд хариулах ёстой гэдгийг бид нар зааж өгнө гэсэн үг зэ. Энэ ер нь бол томруулаад энэ expression-ыг дарчвал ингээд юм гараад ирнэ. За expression-ыг дарчих. За тэгэнгүүт энэ бүтэн дэлгэх цаг гараад ирнэ зэ. За энд нь бүгдээр яг бол за чи бол за нэг иймэрхүү юм бичин зэ. За энэ дээр юу болсон бэ вэ штэ. За эхлээд сайн уу маань уу эсвэл сул үг бичээд явцсан байх юм бол байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг ингээд бичээд хариулчин. За хэрвээ ингээд үнийн санал маань л асуугаа гэх юм бол за нэг зураг нь 30,000 2 зураг нь нэмчээд юм одоо ингээд ер нь тавьчин. За энэнгээрээ ер нь бол гол орлогоо юу тахгүй иймэрхүү үнээр. За хэрвээ дансны мэдээлэл авахыг хүсвэл одоо ийм данс ийм айбан байна гэд ингээд явуулчин. За одоо бүгдээр харцгаая. За юу болох вэ? За ингээд сэвэлж үзье. За одоо ингээд execute хийгээд за одоо ийшээ чатан дээр бичээд үзье. За энд сайн байна уу гэд. За энэ дээр юу болох вэ харъя. За энэ ингээд ажиллаад байна те. За ажилтсан бүгд нов ногоон те. За энэ доошоо харах юм бол ингээд сайн байна уу? Манай AI энэ хүмүүсийн өгсөн гэр бүлийн зургийг яаж ийсэн гэж болдгоо. Тань туслахтаа таатай байна гэж байгаа. Тэгсэн мөртлөө энд ирэхгүй байна те. Чат ирсэн. За тэгэхээр энэ бүгдээрээ нэмэлтээр юу хийж өгөх ёстой гэвэл HTTP гэдэг нэг request явуулна зэ. За энийг би айгүй амархан тайлбарлачна. За эндээс core-ыг нь за сайн харсан бол энэ core гэдгийг дарж агаад за энэ HTTP request гэдгийг дарчна. За энэ дээр болонгууд биш тавиад за энд жоохон хөрх юм болон зэ. Юу болох вэ гэвэл штэ. Бүгдээрээ use case руу ороод за эндээс нөгөө мессенжерээ олоод явжсэн. За энэ customize-ыг дарлаа. За ингээ мессенжер та нарыг энэтэйчлэн одоо Instagram дээр бас ингэж автоматжуулалтыг хийж болно гэсэн үг. Тэгэхээр шууд аль дээр нь те. За энэ дээр юу вэ? API settings. За Messenger API settings руу. Энд нэг юм access token гэдэг нэг юм болж байгаа маа. Generate access token. За энэ дээр ингээд generate access token зооц. За энэний артлын token-ыг generate-ийн дарчин зэ. За миний бодож байгаа мөн бол энэ copy-г нь дарлаа. Ингээ болчих хэвээр. За энэ access token-гээ сүүлийн юм дээр нэгээд тавьчин зэ. За харин энэ уртлын page ID дээр нь болонгод бүгдээр энэ
пэйж хуудасныхаа ID-г тавьчих. За энэ дээр бол одоо би энэ мессенжер оруулсан байгаа болохоор шууд ингээ ID-н дээр нь харагдчихна. Хаягн дээр нь за энийг ингээ тавьчих. За authentication за нооноха. За using JSON гэж бод. Энэ дээр бол бичих хэрэгтэй. За чир. Бурууг нь copy хийж. За ингээд жоо хөргөн болгоч. За receipt гэд нөгөөдгөн дээр мессеж гэдэг байхгүй юу. За энэ receipt дээр нь юу хийхээ бол одоо энэ пэйжууд чинь ингээд амар олон хүнтэй ингээд чатлж одоо боломжтой шүү дээ. Тэгээ тэгэнгүүт тэрний аль чат руу чатаа явуулах гэдэг байна гэдгийг энд нь заагаад өгчин зөө. За энийг устгах. За энэ expression руу хөрвүүлчих. За одоо энд нь болгон бүгдээрээ ID-г нь тавьж өгөх хэрэгтэй. Олохын тулд бүгдээрээ энэ зүүн талын input гэсэн хэсгээс нь webhook нэгийг дарлаа. За доош гүйлгэж үлгэж энэ receipt-ийн ID гэж байгаа. Энийг тавьчих. Бишээ. Receipt ID нь болгоод манай одоо page хуудас шүү зөө. Энэ sender-ийн ID-г тавина. Одоо манайх руу page хуудас руу чат хийсэн хүнийх нь одоо ID гэсэн. За энийг ингээ зөөгөө тавьчихгууд юу болж байна. За ийм болж байна те. За энэ ID нь орж ирлээ. За одоо бүгдээр дахиад execute workflow. За ингэж сайн уу бичээд үзье. За буцаж орж ирлээ. За явах уу. За энэ дахиад нэг алдаа гарчлаа. За юу болсон бэ? За энэ маань бол айгу зөв ингээд юм оруулаад явчих шиг боллоо. Tried accessing non-existing field messages. Messages гэдэг field авах гээд үзсэн юм болоо. За энийг бүгд шууд AI руу бичээд асууж. Does not have permission to send API. За. Юу юм бэ шүү? Correct гэсэн чинь me messages. За бүгдээрээ саяны дээдлийн бичсэн URL-ээ засах юм шиг байна. За энд нь би ингээд ID-г нь тавиад өгсөн чинь буруу гинэ. За me-гийн message-ийн access token. За access token 2 орч. За ингээд цааш нь одоо бүх одоо юу маань авах хэрэгтэй. Access token маань авах хэрэгтэй. За ингээд байгаа. За одоо энийг дахиад execute workflow дарлаа. Сайн уу? Члээ. За одоо нэг ярьтал авчих. За энэ алдаа гарах бол айгүй түгээмэл шүү ер нь. Тэгээд аль болох алдаага яаж одоо ингэж хайж олох уу, засах уу гэдэг л хамгийн гол нь. За messages example юм бол юу юм биш үү? Би ингэж нэг get request явуулсан юм байна л та. Би энэ post request явуулах хэрэгтэйсэн. Энэ post нь болгоод нэг юм ийм JSON одоо body mode гэдэг юм явуулах боломжтой байхгүй. За тэгэхээр одоо арга болох. Саяны болгоод body гэдэг дээр одоо бичсэн message маань ерөөсөө яваагүй байна гэсэн үг юм байна л та. No matching user found. За энэ дээр шал өөр алдаа гарсан шүү. Энэ харж байна уу? No matching user found. За тэгэхээр хэрэглэгч нь олдоогүй байна гинэ. За ингэж магадгүй. За энэ ингээд дараа тарангууд одоо result буюу ингээд үр дүнд нь ийм юм явна гэж байна. Тэгэхээр энэ аягүй нэг ийм гадуураа ийм хоёртой ийм тусал хийх шаардлагатай байж магадгүй. Хаяа ингээд. За ингээд би хоёртой тусал тавьчингууд сүүлд нэг ийм одоо ийм string төрлийн юм болж байгаа. За дахиад үзье. Сайн уу? Сайн юм уу гүм үү? Яс хариулчаач. Альва. Оо. За гоё. За hello from N8N л гэж байна. За энэ болонгот нөө бид нарын энэ ингээд бичсэн текст ингээд ирж байгаа байхгүй. За ажилтан зөө. За гоё. За энэ сэлж. За гоё. За одоо яах вэ гэвэл бүгдээрээ одоо энэ AI agent дээр нэг дарангууд ингээд ийм гоё юм хариу өгөх гээд байгаа зуулна. Тэгсэн чинь энэ нэрийгүү ингээд хооронд нь ийм сонирм мессеж ирсэн. За тэгэхээр бүгдээрээ энийг нь одоо энэ dot-ийн hello from N8N-ийг устгаад за энэ зүүн чинь харангууд нь AI agent-ээс ингээ output гэсэн байгааз энийг зөв тавьчихна. За ингэнгүүт ингээд одоо ажиллана гэсэн. За энийг савлаад ажиллуулчих. За одоо ч ингээ сайн өгөхлөөр өөц хариу өгөх хэрэгтэй. За бүгдээрээ N8N харахгүй зөв энийг харж үзье. За хэр удаа хариулах юм бэ? Оо шууд хариулчаад. Сайн байна уу? Бид танд гэр бүлийн дулаан хийсэн гэдэг. Гоё юмнуудаа хариулж байгаа. За тэгэнгүүт би одоо энд нь үнийн санал явууллаа. Энэний нэг суул тал нь хэмээн ингээд sync байгааз миний мессежийг. За тэгээд бас одоо яадаг вэ? Би одоо ингээд
бичээд авах хариу өгөхгүй байна. Яг гэвэл би нөгөө энэ execute workflow-ын дарааг байгаа. За энийг дарснараа яг бол одоо чагнаж байгаа гэсэн үг. Одоо би дахиад мессеж хийх юм бол хариулна л да. За дахиад бичээд үзье. Саяныгаа одоо заавал ингэж ажиллахгүй болохгүй. Одоохондоо юм байна шүү. Дараа нь бол энийг засч болно. За энд юу болсон бэ? За явуулах гэсэн чи алдаа зачлаа. За энэ болонгууд ингээд одоо манай ингээд мессеж маань ингээд юу болсон бэ гэвэл үр дүн дээр их юм бол юм шинэ мөртэй юм одоо мессеж болж байгаа. За тэгвэл энийг ингээд одоо програм маань хандл хийж чадахгүй байна гэсэн үг. За ингээд JSON буюу ийм одоо утган дээр юусоо явдаг юм а. За энийг ганц шийдэх арга нь болгоод ийм шүү зөө. Энэ нэг output гэсэн NS-ийн идэвхжүүллээ. JSON stringify. За ийм хүн бичээд оруулж. Зачгаа. Stringify. За ингээ гадуур нь би юу бичсэн байвал JSON stringify гэдэг бичээд ард нь ингээ хаалт таацсан зөө. За ингээр юу болж байгаа бол энэ одоо нөгөө нэг шинэ мөрөнд орж харагдсан шүү дээ. Тэрийг ингээ ташуу зураас n болгоо авчиж байгаа. За тэгэхээр одоо дахиж юм алдаа харахгүй гэсэн үг. За тэгээд үнийн санал гэдэг би дахиад явуулаад авчихъя. За одоо шууд энэ дээр өглөж хат орж ирсэн дээ. 3 2 1 алдаа зачуу. Алдаа зачиж. Needs to be validated гэнэ. За юу болчих вэ? Юу болчих. За энэ JSON stringify маань нэг гадуур нэм тусал тавьчихдаг. Тэгс чинь 2 туслууд орчиж. За эднэрийн устгах чинь илүү туслаад байна. За ингээд одоо цэвэрхэн болцсон. Одоо ажиллана да. За одоо чагнажгаад үнийн саналаа бичээд явуулъя. За болцоо ажилласан. За энэ дээр юу ирсэн? Сайн нөө бид яас ийсэн. Энэ дээр үнийн саналаа юунд буцаагүй юм шиг шүү дээ. Тийм ээ. За дахиад үнийн саналаа бичиж. За ажилласан. За одоо ирж байна. За үнийн санал гэсчтэй ийм юмтай байдэн шүү. За ингээд хэрвээ нэмэлт мэдээлэл хэлээрэй гэсэн. За энэ миний та нар юм бол саяны энэ систем мессеж руу ороод яг ингэж хариулна шүү. Ингэж хариулаарай гэд. Аюу гоё ингээд одоо юм дараалттай те хүн ингээл хариулал те. За сайн байна уу ингэж байгаа шүү тэгж байгаа шүү. За та ийм маагаараа ингээд тэгээрээ зураг хийгээрэй гэл те. Тиймэрхүү юм байлгаж болно зөө. За тэгээд энэ нь болонгоо за нэг хүний зураг хийлгээ. За нэг хүний жишээ ер нь бол 3 хүний зураг хийлгээдэй. За хийлгээ. За тэгээд жазтай гарах уу ч юм уу те. Хөргөлт байгаа юу? За иймэрхүү асуултууд ер нь ингээд тавьчин зөө. Бач би юу марчиж. За execute workflow дарлаа. Энийг copy. За энэ хариу өгчд. Манай үйлчлэгэн хүмүүсийн яасан гэдэг юм аа. Хүсч байна вэ гэнэ. За энийг зөв мессежэнд хариулсан аа. За дахиад бичиж үзье. За энэ асуултууд бас ингээд нөө хариулахт нь яг бэлдэг болохоор яаж магадгүй. За энд юу гэж байна? 3 хүний өгсөн зургуудаас гэр бүлийн ийм болно. За энэ бүр ингээд миний дансыг ингээд гаргаад өгчтэй. За иймэрхүү одоо үйлчлэгээ үзүүлдэггүй юм үзүүлдэггүй бүр ингээд next байвлаа. Миний бичээгүй юм хүртэл ингээд оруулчихд. Эсхийг хэрэглэгчийн хэрэгцээний тохиолдол шийддэг ба хэрв жазтай хүсвэл тусдан тохиолдож болно. Амар. За энэ иймэрхүү байна зэ. За тэгээ энэ дээр одоо за ингээд хүнтэй чааталж болсон зэ. Би ингээд бүр сэтгэл зүйн зөвлөгөө өгж болно. Аавн зэ. Сэтгэл зүйн за тэр нь цааш за тэр тавсан. За энэ дээр одоо яахаг вэ штэ. Нэг ийм юм болж байгаа. За ингээд би дандаа текст бичээстэй сүүл үед. Тэгээ энэ дээр зураг явуулахлаар одоо манай юм ажиллахгүй зэ. Энэ жоо сэн. За одоо ингээд execute workflow дарлаа. Би нэг зураг харж байгаад явуулах гав үзье. Зургаа ингээд ийшээ явууллаа зэ. За тэгэнгүүт энд юу болох вэ? Алдаа заачна.
Ягаад гэвэл шүү дээ. За нэг төр ингэж жагаад энийг нь хач. За AI agent руу ороо харангуут энэ дээр алдаа цацсан. Message гэсэн чинь message байхгүй наа. За яасан бэ гэхээр ингээд зүүн талаа доошоо гүйлгсэн чинь message гэсэн юм байхгүй. Харин энэ нэг payload гэснээр URL гэдэг нэг сони морцсон байгаа. За ингээр нь жоохон энэ жоохон ингээ асуудалтай болоод байгаа. За тэгмүүд яг хөвөл бүгдээрээ энэ хүн зураг явуулаад нь уу эсвэл текст явуулаад нь уу гэдэг ингээд мэд хэрэгтэй болчихно. Тэгэхээр дунд нь add дарлаа. Энд нь flow-ийн дарж агаад if нөхцөлөнд тавьчихсан. If. За тэгээд энэ долонгууд яадаг вэ? Харж байгаад ер нь бол message дотор нь юм attachment байна уугүй юу гэдэг ч юм уу те. За ингээд attachment-ыг оруулаад ирэхлээр юу вэ? Ийм array гэсэн байна шүү дээ. Array гэсэн байвал бүгдээрээ хөгжин гэсэн үг. За энэ тэгээ array-с нь exists эсвэл empty. За хэрвээ empty байх юм бол одоо ямар нэгэн зураг ирээгүй текст ирсэн байгаа л гэсэн үг. За тэгэхээр true дээр нь ингээд одоо салаалаад тэ одоо гэрт орж ирээд одоо гэр замбраагүй байсан бол гэдэг ч юм уу. Тэр чинь ингээд гэрт орж ирээд зураг харсан бол одоо ингээд false болоо зураггүй байх юм бол текст байх юм бол ингээд ийшээ явлаа гэдэг ч юм. Ингээд салаа авчаа. За тэгээд за энийгээ савилж. За тэгээ одоо execute workflow дарлаа. Дахиад зураг болгоод. Аба. За одоо энийг яах юм бол ногоорчоод ийшээс ороог байгааз. За тэгэхээр энд нь зураг ингээд одоо ирсэн бол нэг юм хийнэ. Энэ жоохон яривхтай л та. За манайхаас орой би нөгөө царайгаа харуулсан байж байгаа буц солихоо мартчихэж хаана явж байгааг бол бид нар одоо ингээд зураг явуулсан байгаа. За тэгээ зураг одоо ингээд шалгадаг хэсгийг хийж байна. Хэрвээ зураг орж ирсэн бол зургийг ингэж одоо анализ хийн гэсэн үг. За тэгэхээр энэ долонгууд юу болж байгааг бол тэр одоо явуулсан энэ одоо attachment буюу энэ зургийн энэ хаягнууд байгаа. За эднэрийг ингээд ийм хэлдэг бүсээ одоо юу гэх array болгож хувиргана. За энэ кодыг та нар нэг зөв копичүүл тэгэл дахиж ашиглахгүй л та. За ингээд цаашнаа split out гэдэг нь долонгууд ерөөс ингээд за шин split out за sorry энэ хэрэггүй юм байна. За ингээд одоо файлууд нь орж ирэн. За тэгээд энэ анализ хийх юм. Одоо зураг бүр дээр ийм анализ энэ. За энд нь би болонгод GPT-4 mini-г сонгоцсон байна. За энийг яаж үүсгэсэн байвал би add note гэдээ дараад AI дарлаа. Эндээс open AI хайж боллоо. Энд нь доошоо жоохон гүйлгэнгүүт энэ анализ имиж гэдэг байгаа. Энийг дарж агаад гаргаад ирсэн заяа. За эндээс анализ имиж сонгоцсон байна. За энд нь what's in this image хэрвээ одоо энэ зурган дээр яг юу байна те хэрвээ төлбөрийн мэдээлэл одоо скриншот дээр явуулсан байх бол payment гэж гаргаад ирээ. Хэрвээ хүний одоо зураг мураг байх юм бол person гэж гаргаад ирээ. Хэрвээ өөр юм байх юм бол order гэж гээд. Order нь бол ер нь бид нар энэ дээр юу чекгүй гэсэн. За тэгээд энэ доотлын URL гэдэг хэсэг дээр нь болгоод энэ URL ингээд зөөгөө тавьсан байна. За нэг иймэрхүү. За ард талд нь болгоод нэг ийм баахан одоо юм гараад ирчихэ. За энийг нэг хараад хэрэг байхгүй. За тэгээд энэ ард талд нь switch гэдэг тавьсан байна. За switch нь болгоод нэг юм одоо энэ нөхцөл нь юу байна? Одоо энэ сая order байсан уу, payment гарах уу, юу авах уу гэдэг ингээд гаргаад ирээрэй гэсэн шүү дээ. Тэнгууд энэ текстийн жишээлбэл order гэж байна те. За энэ би текстийг аваад ийшээ зөөгөө тавьсан. За order хэрвээ энэ equal to order буюу order-тай ижилхэн байх юм бол за order-ыг нэрлэлчээ, person-тай ижилхэн байх юм бол person-ыг нэрлэлчээ, хэрвээ payment байх юм бол payment-ыг нэрлэлчээ гэдэг ингээд тавьчихсан. За тэгэхээр энэ нэрлэлгээнүүд нь энд гараад ирж байгаа. Order дээр нэг байна, person дээр нэг байна. За энийг болгоод анализ хийгээд за энэ ихний зураг нь болгоод тийм text mixтэй болохоор энийг ерөөсөө order руу оруулсан гэсэн үг. За дараагийн зураг нь миний зураг болохоор person гэж таньсан байна. За хэрвээ төлбөрийн мэдээлэл байх юм бол одоо бид нар юу чинь Telegram руу ингээд одоо мессеж явуулаад тэгээд одоо баталгааж болчихно. За энэ дээр ингээд Telegram-ыг бол үүсгэхдээ add node гэж бичээд энд нь Telegram гэж хагаад за энийг сонгоод доошо жоохон гүйлгээд send text message гэж энийг дарцсан байхгүй. За тэгэхээр одоо энд юу гэвэл би орлоо. За шинэ захиалга орж ирлээ. Баталгаажуулна гэж бичсэн үү. Тэгээ энд нь одоо би холболтой гэж байгаа гэсэн. Bot гээ хангууд bot father гэж байгааз.
За нэг ийм сүртэй юм байгаа. За энэ дараад оронгоотой шүү дээ. За би өмнө баха харилцаж ирсэн болохоор ингэж гарчиж байна. За ийшээ оронгоотой яадаг бол ташуу зураас тавилаа. Тэнгууд шууд new bot гэ гараад ирчихвээ. За энэний дар чинь bot. За ингэсэн чинь шууд юм үсгэж байгаа. За энэ token гэдэг байгаа. За энэний дарчингууд mouse нэг дарчингууд шууд copy хийж байгаа. За энийг юу байхгүй бол нуухгүй бол та нарт харагдчихвал болохгүй. За тэгээд та нар өөрсдийнхөө юу copy-тоод энэ send text руу ороод new credential за энэ дээр pastelаа. За ингээд ороод очно. Одоо сая дараад. За энэ testlээ туршиж үзэж байгаад за болцсон гэж. За одоо энэ дээр ингээд нэг юм дутагтаад байгаа чатны ID гэсэн бод. Энийг бүгдээрээ олохын тулд чат ID-г авахтаа айднууд дарлаа. За энэ Telegram гэдэг дарлаа. Тэгээд хамгийн доош өгүүлнэ шүү дээ. Тэнгууд энэ triggers гэж байгаа. За энэний доош өгүүлэнгууд on message гэж байгаа. За энэ on message дараад за энэ дээр шууд холбосон юм маань холбогдсон байна. За энэ дээр execute гэж дарлаа. Just before you activate гэнэ. За энэ нэг алдаагийн засахгүй болохгүй нэ. Энд нь ямар нэг юм бичиглээд. За тэгээс эхэлж. За execute step. За тэнгууд бүгдээрээ Telegram руу ороод яг юу гэдэг үссэн боц you will find that яасан тэ. Тэгээ ийш орлоо. Start. За одоо ингээд би өөрийнхөө одоо боттойгоо харьцсан гэсэн үг зөө. За ингэнгуут энэ би start гэдээ дарсан чинь message яваад тэгээ энэ маань ажиллаад ийм message ирсэн байна. За from гэдэг дээр надад ийм нэг хүнээс ирсэн байна. За одоо энэ миний нэр энэ тэ. За ингээд ID-г нь би одоо copy-тод аваад энийхээ очиод юм дээр тавьчих. Chat ID-н дээр тавьчих. За chat ID-г нь copy-тай юм шиг бүгдээрээ. Chat ID нь from ID хоёр нийтлэх юм. За одоо энэ уртлах хэрэггүй болсон. За энэ Telegram дээр яг хөвлөө штэ. За operation гэдэг дээр send message гэж энэ бол зөвхөн message явуулна гэсэн үг. Энэ бол send and wait response гэж байна. Энд нь болонгууд яг хөвөл бүгдээрээ энд нь байсан message олголцлоо. За шинэ захиалга ирлээ баталгааж болно. За approve гэж юм. За энд нь approve дахиад нэг юм нэмэглөө. За одоо ингээ approve decline гэжтэй. Энд нь мөнгө орсон. Тоглоо байна те. За ингээд хичээд өгчээ. Одоо яахыг бол айгүй гоё юм болноо. Өөрийнхөө данс хооронд төлбөр гүйлгээ хийгээд тэгээд зургийг нь оруулж. За тэгэхээр одоо execute workflow дарлаа те. За одоо энийг одоо чат маань ингээ хүлээж байгаа заяа. За тэгэхээр юу хийх вэ гэвэл би сая ийшнэ утаснаас зураг явуулсан. За энэ зургийг би copy-д авлаа. Би одоо энэ чатан дээр явуулсан заяа. Төлбөрөө хийчлээ. Төлбөрөө хийчлээ шүү гэд хүмүүс ингээ бичээс те. За тэгэхээр яах вэ? Би буруугийн чагнчих. Энэ нэг webhook 1 2 гэ байгаа байхгүй. Нэг нь болонгод энийг чагна, нэг нь хоёр нь болонгод энийг чагнадаг. Би буруугийн чагнчих. За энийг чагнаад. За би одоо энэ дээр дахиад төлбөрөө хийчлээ. За ингэнгуут яаж вэ? Энэ тексттэй болохоор ингээд юу очлаа. Баярлалаа таны хийсэн төлбөрөө үлэн авлаа яасан гэдэг энэ жоо худлаа энэ. За энд нь болонгод за би зөвхөн зураг авалч. Би нэг чанаг байна.
энэ дээр яа тийш явчих. Мессеж дээр нь сайн уу? За. Жохоо алдаатай л бодгосон. За бусдаар бол гайгүй л. Энэ дээр сайн манай систем мана гэж. Юу болчих вэ? За мессеж дээр нь сайн уу гэж ирээд байна. Call the test URL. За одоо төлбөрийнхөө зургийг явуулсан чинь ингээд яаж юм? Ийшээ явчихтай. Ханадлыг хэлээ. За Telegram дээр мессеж хийж. За тэнгууд ороод харангуй. За шин захиалга орж ирлээ. Баталгаажуулна гэж аз. За мөнгө орсоо. Мөнгө эсвэл тухлаа байна гэл. Дарчингууд энэ open гэдээ дарчтай. За ингээд rejected. За тэнгууд ингээд за энэ одоо амжилттай болчлоо те. Амжилттай гэдэг нь одоо төлбөр орж ирээгүй те. Approve false гэсэн юм те. За нэг иймэрхүү байдлаар төлбөрөө баталгаажуулж байгаа. За төлбөрөө баталгаажуулсан бол одоо ингээд хүний зургийг хараад та нар зургийг генератлж өгч болно гэсэн үг зөө. За одоо энд болонгууд юуж болохгүй шүү дээ. Төлбөр баталгаажлаач юм уу тийм автомат болохгүй. За бүх чатнууд ингээд одоо чатыг бүгднийг автоматжуулсан зөө сайн бүгдээрээ. За энэ дээр юу хийж болох юм, нэмж юу хийж болох юм бэ гэвэл memory гэж хэсэг байгаа зөө. Энэ дээр нь та нар simple memory-г заачин зөө. Simple memory нь холбоход амархан бас одоо юу холбоход амархан тэгээд айгуу тажгүй. За энэ session ID гэдэг нь л одоо хэрэглэгчийг юугаар нь ялах гээд байна гэдэг одоо бичиг. За тэрэнд нь бүгдээр webbook нэгэ харах юм бол за доошо гүйлгэлээ body message sender буюу одоо энэ message илгээсэн хүнийх нь ID-г навж тавьчихна. За ингэ ялгаж байгаа. За энэ доотлох нь болгоод юу гэсэн үг вэ? За одоо ингэ баахан чат найсташ явж байгаас те энэ юу маань одоо AI ажилт маань хэдэн одоо мессеж хүртэл ингэж санаад одоо тэр хүн юу гэж асуусан бол юугаа цааш явах вэ гэдэг ингээд санах вэ гэдэг энд тавьдаг ч байгаа. Би ер нь бол нэг 50% тавьдаг ч амар байдیں۔ За ингээс явуулчихна. За энэ бол ингээд ерөнхийдөө чатны автоматжуул бүрэн болж байгаа. Тэгээд хүн танаас захиалга хийх хүртэл бүгдийг автоматжуулж байгаа байхгүй юу? За энэс цаашаа болонгууд нэг зургнуудын зургнуудын ингээд generate хийх тэр ажлуудаа л би өөрөө гараараа хийжсэн тэр operation болонгууд жоохон хамгийн одоо light хэсэг нь байсан гэх юм уу? За тийм байна. Би болонгууд ч нэг юу байсан байхгүй юу? Энэ бүхэн ингээд юм автоматжуулж байгаад одоо хүмүүс ингээд тэ 1000 хүн ингээд танах руу ороод ирч болж тэ. За танах яадий юмаа яг яаж хийдий тэ айд явуулангууд. За энэ зөвхөн ингээд одоо ийм бизнес жиш ингээд амар олон юм хамаарах боломжтой. За ингээд төлбөрөө хийцсэний дараа одоо ингээд тэ Telegram дээр мессеж ирлээ тэ. Telegram дээр ямарч мессеж ирдэг бол ингээд ирэхэд гоё төлбөрийн скриншотыг аль саяных шиг ингээд энэ орж ирсэн байж тэ ороогүй гэх юм бол ингээд дарчин тэ. За тэгээд ийм хүн ингээд боломжууд амар нэгдэд өгч байгаа. Тэгээд би болонгууд ингэжтэй. За ингээд төлбөрөө хийцэн байж та хэрвээ хэрэглэгч тэгэх юм бол ямар нэг юмроо одоо энэ хэрэглэгчийн мэдээлэл нь оруулаад энэ хүн төлбөрөө хийцэн юм чинь энэтэй өөрөө харьцах хэрэгтэй болохоор би өөрөө чат бичдэг. Одоо саяны зураг одоо генератлыг автоматжуулах нэг одоо ядаргаатай юм гэх юм бол хүмүүс нэг царай ижлэхэн биш байна гэдэг юм асуудалтай. За тэгээд тэрийг ингэж айгүй гоё ингэж одоо төгс ингэж зураг гаргаж өгтөл юу гэхгүй. Нэлээ ингээд хүмүүстэй ярилцаж яг ямар зураг хийлгэмээр байгаа, яг ямар хуу орчинд байлгамаар байгаа гэдэг ингэж авчаад тэгээд зургийг гаргаж өгдөг. За тэгээд нэг сул тал нь хэм бол бүр хитрхи автоматжуулах гэдэг шүү дээ. Одоо жишээл ChatGPT рүү зургийг өглөө эсвэл Gemini эсвэл Nana Banana руу өгж ингэж зургийг гоё гаргаж өгье гээл тэ. Тэнгүүд AI ч яг үүндээ одоо юу байхгүй. Яг дүрм нь одоо ChatGPT-ийн жишээлбэл зураг генералт дүрм нь нэг хүний яг царайг 100% ижлэхэн гаргаж өгч болохгүй. Хэрэв 100% ижлэхэн гаргаад өгчих юм бол одоо нэг identity theft буюу одоо хүний одоо царай зүсийг одоо ашиглаад те ийм хууль бус юм их
Хууль бус юм эрхийг олгож чинь гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө яг ижлэхэн царай гаргадаггүй. Тэгэхээр би одоо зарим хүмүүстээр ингээд Photoshop оруулаад тэгээд зургийг ингэж одоо царайг нь янзын болгоод ингээд гаргаад ирдэг. За тэгээд та нар өөрөө миний Instagram руу ороод харуулна шүү дээ. Айгүй юу байгаа. Би өөрөө тэр ингээд юм одоо AI-ийн юм ашиглаад ингээд өөрийнхөө юм зургийг гаргаад ирсэн байгаа. За тэгэхээр энэ долонгод ингээд би найзтайгаа ингээд Lamborghini, Bugatti хоёртой байгаа шүү дээ. Өөрсдийн мөрөдлийн машинуудтай тий. За тэгээд энэ дээр нэг царай нь ингээд яг ижлэн гаргаж өгөхгүй байхгүй юу? Гэхдээ энэ ингээд та нар шилний одоо юуныхын уртлын шилний ингээд дээдлийн ингээд рефлекшнийг харах юм бол одоо яг энэ дээдлийн барилгын ингээд үзүүр нь ойж могоод айгүй сүртэй юм машины хэмжээ хүртэл яг юм бодит сүүдэр нь хүртэл амар бодит гарчсан байгаас яг үндэ бит хоёрын машин болонгууд чи яг ийм машинууд тахгүй юу. Тэгээд энийг хийлгээд тэгээд царайг нь болонгууд бид нар өөрсдөө заавал Photoshop жоод ингээд ямгүй цэвэрхэн зураг гаргаж өгч байгаа байхгүй юу. Тэгээд хүнээс ингээд 30 40 мянга 50 мянга 60 мянга гэл 80 мянга гэл нэг зураг хийхэд ингэж үнэтэй авч байгаа. Тэгээд дээрэс нь нэмээд хэрвээ жаз чийгж өгөх бол те улам үн нэмэгдэн одоо Монгол AI үн ямар үнэтэй вэ те тэгж тэрнээс арай бага үнэтэй тэгсэн мэт айгүй дажгүй үр дүн гаргаж өгөх юм бол хангалттай өндөр олох боломжтой болж байгаа. За тэгээд ийм юунууд байна. Боломжууд байна. За тэгээд мач болтроо буцаа орж ирээ. За энэ дээр ба штэ нэмж хийж болох юм байна штэ. Гэх юм бол одоо энэ нэг HTTP байна штэ. Одоо энэгээр ингээд нөө хэрэглэгч рүү мессеж яваад байгаа байхгүй юу? За тэгэхээр энийг бүгдээрээ копиж жагаад яг бол энэ order байна уу, person байна уу эднэрийнхээ ингээд одоо ард нь юм тавьчтэй. За payment байх юм бол яг хөө гэдэг дээр нь за энийг би copy paste хийсэн эндээс. За энэ дунд нь штэ юу холбочно. Энэ мессеж явуулчихна. За таны төлбөрийг одоо шалгаж гинэ гэд. За энд нь яг бол одоо энэ оронгууд текст дээр нь алдаа цацсан бааз. Таны төлбөрийг бид шалгаж байна. Ингээ болоо. За харин энэ дээр оржингууд яг бол за энэ дээр болгоод нэг юм болохгүй юм л та. За ингээд төлбөрийг шалгаж байна гэчихэд дахиад энийг copy тавиад арталт нь холблоо. Sorry. Энэ дээр нэг юм болгоод энэ approved нь false буюу одоо төлбөр нь төлөгдөөгүй гэж гарч иж байгаа. За тэгэхээр энийг бид нар дахиад одоо салуулна гэсэн үг. If гэж тавиад за энд нь болгоод approved-ийг тавиад за юу гэж equal to гэж энэ false гэж. За ингээд за энэ true гэвэл за энэ true дээр нь одоо яах вэ гэвэл нэг төлбөр нь баталгаажсан гэсэн үг. За энийг дахиж copy тавилаа. За таны төлбөрийг бид шалгаж байна гэдгийг одоо өөрчлөд таны төлбөр баталгаажлаа. Таны зураг 3 өдрийн дотор бэлэн болно. За энэ чинь нэг юу юм уу болоо те. Photoshop хийгээл ер нь бол айгүй ажил болдог. Тэгэхээр орой та нар завандаа ингээд ажиллаа хийгээд хүний зургийг гаргаад өгөөд тэгээд хэрвээ юу явах юм бол jazz mazтай хийх юм бол та нар ингээд хүргэлтэн өгч болно гэсэн үг. За амжилтгүй боллоо. Та дахин шалгана уу? За ингээд авчтай. Тэнгууд одоо жишээл нэг хүмүүс чинь LTP-ийн худлаа скриншот мод явуулаад манай тийч тэнэгтүүлэх гэлээд байхгүй. Тэгээд энэгээр ингээд гоё шийдэж гэсэн. За энийг нэг ажиллуулаад заа одоо. За би одоо юугаа мессенжер руу орлоо. За энийг орж копидлоо. Юу болчихно. За энийг дарж жагаад мессенжер руу орлоо. За ингээд за нэг энэ нэг баг байд юм манайха.
Энэ anything-ээс цул тал шүү заяа. За бүгдээрээ executions гэдэг рүү хэрвээ ороод үзүүлээ штэ. Энд бидний өмнө ингээ ажилласан бүх түүхнүүд байгаа. Эний execute workflow гэдэг. Тэгмүүд энд ингээд error гэсэн болгоо дандаа алдаанууд нөхгүй. Тэгээ энэний нэг сул тал нь юм бол алдаа заавал дахин энийг ингээ ажиллуулах гэдэг. За тэгэхээр юу гэсэн бол одоо би ингээд анх сайн уу гэсэн магаз энд хариулаагүй. Одоо хариулаад байгаа байхгүй. Тэр нь жоо сул тал. Энэ үнийн санал гэсэн дээр хариулаагүй мөртлөө энд хариулаад байгаа гэсэн. За нэг ийм жоохон багтай байдаг. Тэгэхээр нэг мэдсэн чинь ингээд хүн рүү амар олон мессеж явуулдаг ч юм уу нэг жоохон тийм асуудал гарч магадгүй. За тэгээд одоо бүгдээрээ одоо ургуулчих хаад ингээд явуулчих. За ингээд доош явчлаа те. Энэ ажиллаж байна. За анализ хийлээ. Payment байна. За Telegram дээр надад мессеж хийж байна. За энд явуулж байна. За чинь захиалга орж ирлээ. За мөнгө орсон шүү гэд. За god thanks гэж. За ингэнгууд явуулж байна. Энэнгээр яваад. За Messenger дээр одоо чат ирсэн зэ. Таны төлбөрийг бид шалгаж байна. Таны төлбөр баталгаажлаа 3 өдрийн дотор бэлэн болно гэд. За энэ хооронд олонгод хэрэглэгчээс за та яг ямар юу хүссэн юм бэ? Яаж одоо зураг болгомоор байна те? Ямар болгомоор байна гэдгийг харж агаад хэд удаа зургийг явуулж үзээд ингээд төгс зураг хүссэн зурганда одоо хүртэл нь би ингээд сууж хийдэг оройдоо. За ийм байна. Тэгээ орой нэг 4 цаг суугаад эсвэл 2-4 цаг маа суугаад тэгээд хангалттай сарын 4 сая маяг орлох боломжтой болж байгаа. За ингээд баг бүх юм болж байна. За хамгийн сүүлийн нэг юм байгаа заа. За тэрийг би та нарт тайлбарлаж өгч энэ бичлэгээ дуусгая. За яах вэ гэвэл штэ. Одоо би ингээд энд нь за болж байна уу гэдэг ч юм уу те чат мод очингод одоо ингээд шууд хариулахгүй байхгүй. Энийг шууд хариулдаг болох хэрэгтэй байхгүй те. Тэнгүүд яах вэ гэвэл бид нар энийг deadline inactive гэж байгаа юм актив болгочихно. За актив болцсон. За тэгэхээр яах вэ гэвэл одоо ингээд энэ нэг 4-0 гэж бод. Тэнгүүд одоо энэ биш байна. За энэ актив гингод нэг 5 хүний ингээд чатыг зэрэг ингээд хариулах боломжтой гэхдээ 10 хүн байх юм бол 5-ыг хариулчаа дахиад 5-ын дараа нь хариулна гэсэн үг л те. Нэг тийм байдлаар зөө. Тэгээ актив болгочих юм бол одоо ингээд чат нь шууд хариулна гэсэн үг юм бол. За одоо ингээд сайн уу мэн гэх юм бол ер нь ч хариулна гэхдээ энд нэг жоохон тохируулга хийж өгдөө. За ийшээ ороод энийг тест гэж байгаа production URL гэж бод. Production URL ингээд өөр байхгүй. Энийг copy дээ. За энийг copy доод бүгдээрээ за зэн миний Apache ч юу. Ойн шүү. За түрүүнийхээ нэг YouTube автоматжуулагдсан нэртэй юу руу оръё. Хэсэг рүү оръё. За тэгээд энд configure webhooks гэдэг дээр бүгдээрээ өөрчлөнө энийг. За энэ одоо жинхэнэ ажиллагаатай одоо саяны энэ ингээд тест хийх үед болонгоо зөвхөн надад хариулжсэн байхгүй. Зөвхөн админд нь хариулж байгаа. Харин одоо ингээд яг юу хэн чандах боломжтой ингээд юуг нь тавьж өгөөд за энд нь болонгууд чинь энд юу нь бол юу ч оруулсан боломжтой байна. За ингээд verified орчин зэ. За тэгэхээр яаж вэ? За ингээд ажилласан. Ямар ч алдаа заагаагүй болохоор ажилласан гэсэн үг дээ. За доош явуулъя. За энэ request permission гэдэг одоо жоохон юмнууд болд юм а. Энэ review ч юм уу. За энэгүүгээр шууд ажиллаж гин үү яаж гин сайн уу. За тэгээд энийг актив болгоцсон бол манайд одоо энэ execute дараад ингээд юм яаж явж байгаа гэдгийг хардаг байсан бол одоо тийм боломжгүй болж байгаа юм. Тэгээ executions гэдэг рүү л орж арна. За эндээс хүмүүсээр одоо ашиглаж гин хэнд нь ямар чат өгөөд ямар алдаа гарч байгаа гэдэг эндээс нь ингээд түүхийг харна. За одоо энэ жишээлбэл одоо 1 цаг 32 минут болсон те. За энд юу болсон байна ингээд чатанд хариу өгж байгаа маань. Оо энэ хараа. Сайн уу гэсэн чинь ингээд шууд бичсэн шүү те. За одоо ингээд хэн ч ингээд энэ пэйж руу юм бичсэн ингээд хариулж өгөх боломжтой зөө. За энэ ингээд сая энэ хэдэн чатанд ингээд хариулж чадаагүй болохоор ингээд араас нь ингээд нөхөж хариулаад байгаа. Энэ нэг сул тал нь юм шүү зөө. Энийг би одоохондоо яаж засах вэ гэдэг юм мэдэхгүй байна. За сайн уу юу байна? За одоо ингэ шууд хариулчихна. За энэхт амар их юм хариулаад энэ шууд бүх юм хариулаад энийг ер нь бол болиулаад ингээд энд нь одоо энэ систем мессеж дотор нь бүгдээр ингээд бүх дүрмнүүдийг оруулаад өгч. Тэгэх юм бол яах ч вэ?
За тэгээд энд ямар нэгэн алдааг харуул заяа. Одоо тэрийгээ та нар засахын тулд энэ одоо энэ execution дотор байгаа шүү дээ. Тэгээд энд ямар нэг алдаа гарах юм бол дарж орлоо. За ингээд уншиж байгаад ямар одоо дараалалаар явж байгаад алдаа гарч өгдөг энэ харагдана. За одоо энэ жишээлбэл явж байгаад энд ингээд энэ үрээд ингээд зогссон байна те. Цааш яваагүй байна. Энэ яагаад ингэсэн юм бэ? Харъя бол copy to editor дарлаа. За тэгэнгүүт яадаг бол ийш ингээд бүх юм оруулаад очиж байгаа. За энэ ингээд бүх одоо хэрэглэгчийн оруулсан бүх мэдээллүүд нь ингээд эхнээсээ орж ирээд за одоо эндээс бүгдээр харж болно зөө. За эндээс юу орсон байна? За энэ зураг явуулсан байна те нэг имиж. За энэ зургийг явуулаад ингээд зургийн процесс хийгээд анализ хийгээд харсан чинь зураг нь хүний зураг байсан байна. Хүний зурган дээр бид нар ингээд нөө юм бичээг байхгүй. Тэгэхээр хүний зураг явуулсан бол одоо яах ч вэ гэсэн үг. За тэгээд энд нь одоо таны зургийг хүлээн авлаа. Эсвэл одоо та 3 зураг гэсэн бол хоёрыг одоо явуулсан байна. Одоо нэг зураг явуулна ч гэдэм үү. Тиймэрхүү байдлаар автоматжуулалт юу хийгээ болж байгаа. Тэгээд захиалга идэвхжүүлж баталгаажуулах юмнуудыг бүгдийг одоо энд нь шийдэж болно. Тэгээд хүмүүс яг нэг захиалга өгөхөд бол асуудал байхгүй зөө. За зургаа гоё гаргуулъя. 40k, 80k ингээ явуулъя гэхлээр ингээ ямар ч асуудал байхгүй зөө. Тэгээд юу очтээ. Тэгээд тэрнээс цаашаа болонгуудаа ингээд нөө зургаа яг гоё зураг гаргуулахын тулд хүмүүс чинь ингээд нэлээ ингээд одоо зарим нь стресстэй, зарим нь одоо ингээд элдэ бусын юм бичнэ. Тэнгууд ингээд заавал нөө хүний үгээр бичихгүй л одоо энэ AI-аараа ингээд бичээд тах юм бол бас жоохон яривхтай. Тэгээд захиалга хийсний дараах ингээд чат нь амар баг болохоор хүмүүстэй юм гайгүй. За тэгээд тэр үед нь би яадаг бол одоо ингээд жишээл энд ингээд true буюу одоо энэ ингээд захиалга баталгааж байгаа шүү дээ. За энд нь би нэрийг өөрчилж захиалга баталгаажлаа. За ингээд захиалга хэрвээ баталгаажсан байх бол одоо энд нь би явчтэй. Энд нь одоо жишээл нэг захиалга одоо энэ хэрэглэгч US шүү. Манай төлбөрөө төлцсөн хэрэглэгч шүү гэд энд оруулчихна. За энд яг бол data transformation за энд юу вэ? За data гэдэг ажиглаар data base ч юм уу. За data table гэж энэ энийг тавиад одоо дахиад insert руу за create new data base за юу ч за ингээд YouTube автомат жуулалт create за нэг data base үсгэтэн зэ одоо энэ толбоч аач за энэ толбоч зэ энд нь одоо ингээд юу гэдэг ийм одоо юу ачлаа энэ хүн дээр ийм захиалга үүссэн байна гэд тэ төлбөрөө төлцсөн хэрэглэгч өгөнгөө төлбөрөө төлцсөн хэрэглэгч рүү манайг үн мөнөө явууллаа амар тэнэг хөхгүй. Тэгмэд би энд нь дахиад тэ хэрэглэгчээрээ чат хийсэн бол гэдэг ингээд чат хийх гэдэг шүү дээ. Одоо энэ ингээд манай энэ жишээлбэл ажиллавал AI чатбот одоо модель маань ажиллаа төлбөр гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр манай юугаар одоо ийш ороод би түрүүний цэнэглэсэн байснаа ингээд харуул. За би $5 хийсэн байсан шүү дээ. Сая ингээд нэг хэдэн чат хүчээд үзэхэд хэд үргэлжсэн байна гэдэг эндээс харъя. За харъя. Энэ хардаа 9 цент үргэлжсэн байна. За 491 гэж энэ. Энд ер нь бол нэг дажгүй одоо эхний хэдэн захиалга авчвал дажгүй ингээд $10-20 хийгээд хайчтээ. Тэгээд ер нь гайгүй нэ ашиглах. За тэгээд гол зарлага нь болонгоо тэгээд юунууд л байгаа. Айд явуулах. Тэг Монгол AI шиг ингээд ижлэхэн айднууд явуулаад манайх илүү хямдхан, манайх илүү хурдан ч гэдэг юм. Тэгээ open юу Монгол AI чи бүр ингээд 14 мөр хондохгүй. Тэгэхээр 3 хоногийн дотор мотор аюу гой заазл маазлаад хүргээд өгнө мөгнөх юм бол хүмүүс ч аюу гоо шүү дээ. Тэгээд за ийм зураг гарлаа шүү. Манайх ийм зураг хийжлээ. Та заазлуулж авах уу гэдэг. Тэгвэл наад зурагч жоох ялгаатай ингэчээ тэгчээ гэх юм бол тэд нарын хийж өглөө. За заазанд хийж өглөө тэ тэвлээд. Тэгээ гой зургийг хүргээд өгөх юм бол ингээд аюу гой уйлж байгаа тэ аюу гой хүний сэтгэл төрсөн нэг юм юу гарч өгөх боломжтой. За бусдаар ба штэ. Энийг ингээд энэ автоматжуулалтын саяны хэлсэн юмыг бүгд ашиглаад одоо та нар Facebook-ийнхаа тэ пэйж хуудсыг ингээ автоматжуулж байна. Одоо пэйж хуудс чинь ингээл тэ хүмүүс нэг хэдэн товслоо дараал ингээл явдсан шүү дээ. Амар зарим хэцүү тэ.
тэднэрээ бүгдийг нэг гоё автоматжуулаад яг гоё хүн ярьж байгаа юм шиг ингээд за та нар яг ямар байна танд яг юу хэрэгтэй вэ инхүү тэхүү гэл те тэгж байгаа л одоо юу гэдэг энд нь ингээд та нар юугаа оруулаад за би царайгаа харуулж байгаа царайгааг нэ юугаа дахиад нүүрээр блоклцсан болов гэж бодлоо сая түрүү нэг нүүрээр блоклцсан баг яриадсан билээ за тэгээд энд нь олонгот юу гэдэг за энэ хүн ингээд юу хүсэж гин юу одоо яаж ийн гэдэг энд нь ингээл гаргаж ирээд анализ хийгээд ингээд дахиад if else гэдэг нөхцлүүдээр ялгаад ийм хүн ингээд логикуудын ингээд цааш ингээд тэлээд байж болно зөө. Та нар гол нь штэ энэ бичлэгийг үзчихэд яг энийг дагаад хийж болно зөө. Эсвэл копидо тавьчихулна. Холболтуудыг ингээд миний ярьсныг ухрааж үзэж байгаад холбочулна. Гэхдээ та нар яах ёстой бол энийг ингээд хүснийгээд ингээд устгалаа. Дахиад хий. Эсвэл одоо энэ дээр нэг одоо person гэж нэ одоо эндээс ингээд нэмж өөр юм хий те одоо муурны зураг байх юм бол муурыг одоо ялгалтаа хийм бол одоо ийшээ ороод энд нь юу болоод байгаа юм бол гэдэг ингээд нухаж их хэвээр би нэг амар олон цаг нухаж иж юм одоо үр дүнд хүрж байгаа. За тийм байна да. За тэгэхээр энэ бичлэг таалагдсан гэж найдаж байна та нарт. Тэгээд хэрвээ энэ бичлэг таалагдсан бол та нар минь subscribe дараарай, бас лайк дараарай. Тэгээд хэрвээ одоо дэлгэрэнгүй мэдээлэл ч юм уу эсвэл одоо энэ ингэж тэгж энэ асуудал гарч ийн яах вэ хийх юм бол миний Instagram, Facebook-ээр холбогдож юм бич асууж болж байна. Тэгээд цаашдаа алхам эсвэл юм байвал бас асууж болж байна. Тэгээд энэ ингээд ерөнхийдөө Facebook-ийн одоо Messenger одоо бизнес ямар нэгэн пэйжийг ингээд бүрэн автоматжуулах боломжтой. Тэгэхээр энэ зөвхөн ингээд одоо автоматжуулалт хийгээ зөө. Одоо төлбөр мөлбөр ингээд одоо юу гэх баталгаажуулахыг автоматжуулаад би ингээд нэг байгууллагаас ихэд 500k ер нь бол хангалттай авч исэн. Тэгэхээр энэ бол бас айгүй ингээд одоо том юу шүү. Ийм боломжтой юм одоо автоматжуулалтын програм шүү. Тэгээд за тийм байна да. 14 хоногийн free trial-ын дуусвал та нар ихтэй төлбөр төлөе шүү. Тэгээд тэрнээс өмнө нэг бол энийг юугаараа аваарай. За тийм байна. Энийг аавна гэдэг нь болонгот баруун дэдлийн энийг дарлаа, download гэдээ харчихна. Download. За тэгэхээр нэг юм my flow JSON гэж гараад ирчихсэн. За энийг яах вэ? Та нар ямар нэгэн өөр миний хувьд болонгот өөр NAT-ний юм одоо үнгүү серверүүдэд өгөхгүй юу. Тэгээд би тэрэн дээр тавьж ашиглаж ийсэн. За одоо бүгдээрээ тим хэрвээ өөр сервер рүү та нар одоо саяны хийсэн юм авч тавья гэх юм бол тэ өөр тэр шинэ юм руу орлоо. Create new workflow дарлаа. Тэгээд юм хоосон байж хат нь саяныхаа нөгөө JSON файл гэж тавьчихна. Гэж би буруу андуурчих. За JSON файлаа нэг import хийдэгчлөө нэг юм болд юм import from file гэж байна. Энд дээр ингээд my workflow-ыг дарлаа. За ингээд оруулаад. Ингээд бүх юм орж очиж. Ингээд та нар бүх юм ингээд өөрчлөл ашиглаж болно. Өөр сервер, өөр одоо та нар бүр NAT-ийг нь бүр компьютер дээрээ татаад ашигласан болно зөө. Тэгээ компьютер дээрээ татах юм бол нэг гол юм нэг web hook гэдэг ашиглаж чадахгүй. Тэгээд тийм асуудалтай. За ингээд 1 цаг 50 минут ингээд ямар ч тасралтгүй ярьчлаа. За манайхаа лайк, subscribe дараарай. Гоё шүү.